Бүгдээрэнд нь энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. За тэгээ бүгдээрээ энэ цагийг эхлэхээс өмнө Бурхан эцэг рүүгээ харан хандан залбирцгаая. Халелуя Иесус. Хайртай Бурхан минь таньдаа бид талархаж байна. Энэ л сайхан өдрийн төлөө бид таньдаа талархаж байна. Хайртай аав минь. Өргөж та бидэнтэй хамт байж өөрийн үгээрээ та биднийг босгон байгуулж урамшуулж зоригжуулж хүч нэмдэг эзэн Бурхан таньдаа бид талархаж энэ цагийг таньдаа өргөж Есүс Христийн нэрээр бид хамтдаа залбирanгуйлаа. Амен. Амен. За бүгдээрээ өргөжлүүлээд дуулал номынхоо 34 дугаар бүлгийн 19-с 22 дугаар ишлэгийг хамт уншъя. Зөв шудраг хүнд зүдүүр их байгч тэр бүхнээс нь Яавэ чөлөөлж өгдөг. Бүх ясыг нь хамгаалах тул бүр ганцхан ч эс хугарна. Бурууд хүмүүс бузар явдалтаа хөнөөгдөн. Зөвтгийг үзэн ядагсад зөрөөд өөрсдөө яллагдана. Зарц нарынхаа амийг Яавэ зойлон авдаг. Түүнд хорогдогч бүхэн эс яллагдана. Бурхан намайг өмгөөлөн хамгаалгаа гэж. Амен. За бидний амьдралд асуудал, бэрхшээл, сорилтууд байсаар л байдаг. Зөв шудраг хүнд зүдүр их байна гэж. Давид шудраг зөв хүн байсан. Бурхан түүнтэй хамт байж энэ бүгдээс түүнийг чөлөөлсөн шүү дээ. Асуудал, бэрхшээл байсан ч Бурханд илүү их найдахыг, Бурхан дээр итгэлээ тавихыг бүгдээрээ энэ Давидын энэ дуулаас бүгдээрээ хүлээж авч байгаа. Мөн энэ сорилтын замууд, асуудал бэрхшээлтэй замууд Бурханыг илүү их таних зам байдаг. Бурхан зөвхт нэгнийг бүрэн хамгаалдаг гэдгийг бүгдээрээ хүлээж авцгаая. Бидний шудраг зөв амьдрал Бурханы хамгаалт болдог байх. Тиймээс хүн буруу зүйл хийвэл түүнд хөнөөгдөн шүү дээ. Харин бидний амьдралын хэм маяг, үг хэл яриа, шудраг үнэн байгаасай, хүнд хорсох, атаарах гэдгийг өөрсдөө бүү зөвшөөрөё. Бурханы үг сургаалыг бид даган мөрдөж байгаа хүмүүсийн хувьд зөв зүйлийн талд зогсож, бусдыг хамгаалж, өмгөөлж, зөв амьдралд бусдыгаа уруу татдаг байцгаая. Амен. Өдөр бүр өөрийгөө болоод амьдралаа Бурхандаа даатгаж, сэтгэлээр унах үед түүн дотор хорогдож, Бурхан намайг аварсан шүү дээ. Бурхан намайг чөлөөлсөн шүү дээ. Эдгээсэн шүү дээ гэсэн энэ итгэл дотроо бүгдээрээ урамдаа амьдарцгаая. Давидэд асуудал байсан уу? Байсан шүү дээ. Тэр Бурхан дотор хорогдож, түүнд итгэлээ тавьж, тэр урам зоригтой Бурханыг алдаршуулж байсан. Тэгээ энэ итгэлээс бүгдээрээ сурж хэцүү үедээ дуулал номоо санаж нийгэм ингэж ханддаг гэдэг рүү биш, харин бичээс ингэж хэлсэн шүү дээ гэсэн Бурханы үг рүү бүгдээрээ очдог байцгаая. Бурханы үгийг тээж хэрэгжүүлж амьдарцгаая. Бурхан биднийг золин авсан шүү дээ. Тэгээ түүнд хорогцоор байна. Энэ амьдралдаа Бурханыхаа нэрийг алдаршуулж, Бурхан хинбэ гэдгийг илүү их таньсан, мэдсэн гайхалтай өдрүүд бидний урд байгаа учраас Бурханыг бүгдээрээ таньсаар бай, мэдсээр бай. Библийг уншдаг байцгаая. Эзний өмнө үргэлж ирэн залбирдаг байцгаая. Тэгээ энэ 7 хоногийн турш бүгдээрээ хамт байж эзний үгнээс судалж, эзний өмнө хамтдаа залбирж байсан. Энэ гайхалтай өдрүүдийг эзэн бидэнд өгсөн. Энэ өдрүүдийг бүгдээрээ бас өгөх гэж байгаа, урд байгаа өдрүүдийг эзэн Бурхан үнэхээр өрөөн сайхан хамгаалах болтугай. Тэгээ бүгдээрээ энэ цагийг хамтдаа дуусгаад эзнийхээ өмнө ирээд хамт залбирая.
Хайртай Бурхан минь таньда баярлалаа. Тэгэд үнэхээр бид таны нэгүсэлд үнэхээр талархаж байна. Бид өөрсдийгөө таньда өргөж, шударга, цэвэр зүрхтэй байхын тулд эзэн минь та биднийг ариусгаж, та биднийг цэвэрлэж өгөөрөөч, би танаас үнэхээр гуйж. Таны дотор хорогдож, танаас бидэнд хилэгдэж буй үг бүрийг хүлээж аваад таны нэрийг алдаршуулсан таны хайртай хүүхдүүд бид баймаар байна. Эзэн минь та бидний амьдралд оролцож, та байдаг амьд гэдгээ мэдүүлж өгөр. Урд байгаа бүх өдрүүдэд таньда өргөж, Есүс Христийн гайхамшигтай хүчрхэг нэрээр бид хамтдаа энэ цагийг таньда даатгаж, Есүсийн нэрээр хамт залбирanгуйлаа. Амен.